Сайн уу дараа байна. За өнөөдрийн влогороо би та бүхэндээ 24 оны 12 сард гарсан нэг өдрийг харуулъя гэж бодлоо. Тэгээ бичлэгүүдэд хадгалсан байсан болохоор бас дэмий ингээд өнгөрүүлээд явах уу гэж бодоод влог биччихье гэж бодлоо. За ийм хөрхөн кафе орсон байгаа. Тэгээд хамт ажилладаг найзтайгаа зүг хоёлаа ярилцж байгаа. Дугасаа бас хувцаа бас ярьсан. Битэр баг ижлэхэн хувцалсан байгаа. Тэгээд ийм хөөрхөн кафе орно гэд. Энэ хардаа ийм пангууд нь бүгдээрээ ийм хөөрхөн за хэлбэр мэлбэр нь айгу хөөрхөн талхан дээр хивнүүд нь хөөрхөн, кекнүүд нь хөөрхөн, бүр ингээ бүх зүйлсээ нь үнэхээр хөөрхөн хэлбэртэй нэг тийм хайр хөргөн зүйлс байдаг штэ гэдүүтэй. За тэгээ бүгд айгу кавай байсан. Тэгээ бид тээр захиалга өгчөөд тэгээ хүлээгээ сууж байгаа. За бид тэрийн захиалга гарсан байна. Мэдээж миний сонголт бол рибон юу гэдэг вэ? Рибоныг маань төвтөө тэгээд ийм хөөрхөн байна. За тэгээд мэдээж амтыг нь үсгийн тулд ширлээд эзэн голоор нь хуваагаад тэгээд ингээд шир хийгээд иддэг штэ. Тэгээ шир хийгээд эзэн уухамд нь болохоор би гүзээлзгэнтэй энэ юу юм бэ? Гүзээлзгэнтэй гэтээ бүр тийм нялон биш заяо. Тэгээд штэ хамгийн амар нь бит хоёр хоёулаа ерөөсөө амттай зүйл дуртай хүмүүс биш. Тэнгүүтээ юм хөөрхөн кафе ороо зүгээр зураг авах юм хуулъя гэж яриад хоёлаа айгу зургны хоббитэй. Тэгээд за тэгээ юу бүгмсүүд ийм цагаан дуунгийн хувц өмсөе гэж яриа тэгээд ингээд орсон байгаа. Тэгээд ашгүй яг энэ газрын маань тийм бүр айгу чихэрлэг ч юм уу те бүр амар чихэрэхтэй зүйл юусаа байгаагүй. Энэ бол корсент тэгээд айгу тийм дотроо ямар шоколад байхгүй зүгээр энгийн корсент зүгээр өнгө оруулсан юм шиг үлээ айгу гоё байсан гэдэг. Тэгээд ямар ч юм юу лээ бүр айгу ийм сахар юу байхгүй гоёсэн тэр би лайк гаргаж байна. Толгойг дахиж байна. За тэгээд энэ өдөр болохоор корсанта тэгээ битээр эцэн ямар ч удаа эцэн битээ. Тэгээд бит хоёр бүр ингээд өөрөөсөө ганц ганцаараа бахан зураг авахулсан бичлэгэлсэн. За тэг манай найз маань явсны дараа би даанч яг энэ юг болсон байхгүй нэг юм зураг авахулдаг штэ. Тэг яг юм зураг авахулдаг байгаа. Найз маань өөр хүмүүстэй уулзалтайг явсан учраас би ганцаараа орсон. Тэгээ ганцаараа зураг авахулсан. Поз авахдаа өөрөө камер барьжуулсан чим хазгаа барьжуулсан байсан. За тэгээд энэ Шиокубо гэдэг газраас явлаа. Икитэйгээ мангар ойрхон байсан. Тэгээд дамжин суулттай байсан учраас тэгээд дотроо дамжин суугаад гэрлүүгээ алхаад тэгээд харсан байгаа. Тэгээ яг энэ 12 сарын 28 гэж байхад яг намар шуугаа өстэй тийм модон үнцэн. Тэгээд миний стори үздэг бол байнга авдаг төл маань байна. За баярлаа баяртай.